сайн байцгаана уу? Энд бач том байна. Тэгэхээр эдгэрлийн ишлүүдийг яг эмшиг хэрэгэлдэг болтлоо сурах бол бас хэцүү биш ч гэсэн бас нэх амархан бас биш. Жишээл 1-р Петрийн 20:24 харъя. Бидний нүгэлд өхүүлж зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үрсэн. Тэр Иесус үнэхээр бидний бүх гэм нүглийг модон дээр биедээ үрсэн. Учир нь та нар түүний шахаар эдгээгдсэн билээ. 1-р Петр 20:24. Тэгэхээр Иесус заалмаа дээр зөвхөн бидний гэм нүглийг үүрч үүний ачаар бид нар эзний өмнө очих боломжтой болохоос гадна бас түүний шахаар бид нар эдгээгдсэн байна. Тэгэхээр Иесус бүх өвчнөд бас зовлон үүрсэн гэсэн үг. Тэгэхээр бүх өвчнөд үүрсэн болвол бид одоо өвдөх шаардлага байхгүй гэсэн үг. Тэгэхээр өвчнөдөө бол тэмцэх ёстой гэсэн үг. Ямар ч хүн өвдөөд байжээ. За нэг дахиад 5 хоног өвдчихье гэж хэлдэг хинч байхгүй. Өвдөх болтугай гэж өрөөлж байхгүй. Энэ бол өвчин бол хараал гэдгийг хүн болгон мэднэ. Иесус Христийн дотор хараал байхгүй. Үнэхээр Иесусийн дотор байх юм бол нүглийн болон үхлийн хуулиас бид нар чөлөөлөгдсөн байна. Тэгэхээр хэрвээ Иесус бидний өвчин бүгдийг үүрсэн бол бид яагаад өвчтөй байна вэ? Энэ дэлхий дээр яагаад олон хүн өвчтөй байна вэ? Тэгэхээр энэ дэлхий дээр олон хүн Иесуст бас итгэдэггүй шүү дээ. Иесусыг амьдралдаа хүлээж авсан олон итгэгч нар бас өвчтөй байсаар л байдаг. Тэгэхээр эзний чин хүсэл бол таны гэрүүл байгаасаа гэдгийг мэдэх явдал бол маш чухал. Яагаад гэвэл эзэнтэй санаа нэгдэх явдал бол маш чухал байна. Энэ өвчин бурхнаас ирсэн гэж бодох юм бол өвчин бурхан надад зөвшөөрсөн юм чи надад нэг юм заах гэж энэ гэж бодох юм бол эргэлзээ орж ирээд ингээд болохоо байдаг байна. Тэгэхээр Иесус яг загламаа дээр юу хийсэн бэ? Иесус ямар хэцүү байсан бэ? Маш чухал ба би албаар Исая номын 52-ийн 14-15 уншиж өгье гэж бодсон юм. Түүний төрх нь альва хүнийхээс, түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамааг үзээд хэртгэв. Ийхүү тэр нь олон үндэстнийг бутарган түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж, тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно гэж. Тэгэхээр үнэхээр түүний нүд бие нь төрхөө алдсан аливаа хүнийхөөс аимшигтаа зовсон гэсэн үг. Иесус зовж таны тэр гэм нүглийг бас өвчнийг үүрсэн болвол тэрийг бити үнгүүдүүлээрэ гэж хэлмээр байна. Тэрийг мэдэх явдал маш чухал. Үлс 10:36-38-ыг уншъя. Тэр Израилийн хүүгүүдэд үг илгээн Иесус Христээр дамжуулж инх тайвныг тунгалжээ. Тэр бол бүхний эзэн мөн. Энэ нь Назарын Иесусийн тухай бөгөөд Бурхан эрхэм түүнийг ариун сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд тэр девол дарлагдсан бүгдийг идгэв. Сайныг үлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан түүнтэй хамт байсан гэж. Тэр Бурхан Иесус хоёр бүгдийг идгэж явсан гэсэн. Бурхан түүнтэй хамт байсан гэсэн. Тэр Бурханы хүсэл нь бүгдийг идгэх байгаа. Иесус бүгдийг идгэж байсан. Ямар ч өвчнийг орхиогүй. Бүгдийг идгэж байсан. Загвар яг өөрөө хүсээгүй идгэлэг хүмүүс бас байж магадгүй. Назарт тэгдэж хүмүүс Иесусыг голж шилснээсээ болоод тэр эзний хүсэл идгэх гэдгийг бүгдийг нь ойлгох явдал маш чухал. Эзэнтэй санаа нэгдэх явдал маш чухал. Тэгэхээр эхний ээлжинд бол эзэнтэй санаа нийлэх байна. Эзний хүсэл бол таныг идгэх гэдгийг үнэхээр ойлгох хэрэгтэй. Түрүүчийн хичээл подкастаар хэлсэн бэ? Үнэхээр та ямар ч эргэлзэхгүй залбирнаа гэдэг таныг Бурхан сонсно гэж хэлсэн. Тэр бидний нүгэлд өхүүлж зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үрсэн. Учир нь та нар түүний шахаар эдгээгдсэн гэж.
Тэгэхээр энэ ишлэлийг яг юм шиг миний бүх өвчнийг та үүрцсэн байна гэдэг нь хүлээгээд авцсан гэсэн. Тэгэхээр Есүс загалмаа дээр хизээ цавдлагдлаа. Одоо биш шүү дээ. 2000 жилийн өмнө. Тэгэхээр таны бүх өвчин эдгэгдсэн байхнаа өнгөрсөн цаг дээр тэгвэл энд байгаа өвчин та ерөөсөө эсэргүүцэх ёстой гэсэн үг. Тэгээ Назарын Есүс нэрээр ханаа чи идгэр. Хорт хавдар чи идгэр. Назарын Есүс Христийн нэрээр. Назарын Есүс Христийн нэрээр толгойн өвчин идгэр. Назарын Есүс нэрээр бөөрийн өвчин бүрэн идгэр. Есүс нэрээр хоолойны ангийн бүрэн идгэр. Хоолойны ангинаас болж үе өвчөнд орсон бүх юмд бүгдээрээ идгэр. Бөөрийн дутагдал Назарын Есүс нэрээр зайл. Алга бол дахин бүү орж ир. Түүнээс үлдсэн бүх үлдэгдлүүд зайлцгаа. Ковидын үлдэгдэл цороод бас идгэр гэж та залбирнаа гэсэн үг. Тэгээд танд эзэн бурхан тантай хамт шүү. Есүстэй хамт байсан шиг бурхан тантай хамт байх болно. Бүрэн итгээрэй.